Шинэ жил нэгдсэн арга хэмжээ эхэлж байна. Он солигдох мөч ойрцсон энэ үед албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн шинэ жилийн баярууд үргэлжилсээр байна. Цагдаагийн байгууллагаас нийтээр баяр тэмдэглэдэг 12 дугаар сард архитын согтуурснаас үүдэлтэй гэмтэргээс урьдчилан сэргийлэх тассан зогсоох чиглэлээр анхаарч ажилтдаг иргэдэд зөвлөмж сэрэмжлүүлэг тарааж ажилласан байна. Мөн дүүргийн худалдаа үйлчилгээний хилтэс мэрэгжлийн хяналтын хилцтэй хамтран тэсэлгээний бац архи согтуур хундааны худалдаа борлуулалт стандартад нийцсэн эсэд шалгалт хийж байна. Баян цээл, сансарын түнэл, хөдөө аж ахуйн орчмоор хөвчлэн баар цэнгэний газрууд ихээр байрладаг. Ачааллыг нэлийн хүндрүүлдэг газрууд халамж цэгүүд зөндөө байдаг. Одоо ингээд баян шинжилгээ уур ажиллагаа нэмэгдэж байгаа тоологдуулж дуудлага мэдээллийн тоо ачаал ихс нэмэгдэж байна. Энэ манай цагдаагийн хэлцээ жижигэрийн шуурхай алба хэвийн нөхцөлд бол нэг 160-аас 180 дуудлага мэдээлэл тогтмол хүлээж авдаг. Ачаал нэмэгдсэн үе болгоод энэ баян зүрх шинжилгээний арга хэмжээ бусад баяр наадам үеэр бол дуудлагын ачаал эрс нэмэгдэж 180-аас 250 орчим дуудлагыг хүлээж авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай 22 цагийн байдлаар манай цагдаагийн хэлс нийт 115 дуудлага хүлээж авсан байна. 22 цагийн байдлаар үүнээс 44 согтуугийн дуудлага, гэмтэргийн шинжтэй 7 дуудлага хүлээж авсан. Гэр бүлийн хүч хэрхээлийн шинжтэй 3 дуудлага хүлээж авч шийдвэрлэж ажиллаж байна. За энэ Баян зүрх дүүргийн 7-р орооны нутагт эсрэг Баян цэд энэ гудамжинд баар цэнгэний газрууд маш олноор 30 гаруй архи согтуур зундааны зүүдээр үйлчилдэг газрууд байгаа. Энэ Баян цэдийн гудамж маань одоо шөнийн цагт ч өдрийн цагт ч хөд хөдөлгөөнд тасрахгүй. Тэгээд шөнийн цагаар бол энэ баардын зөрчид бол 21 насны төрөөгөө хүмүүст их үйлчилж байгаа. Энэ нь бол архи согтуур тэмцэх тухай хууль заасны дагуу зөрчид болж явдаг. Энэ дээр цагдаагийн байгууллага бол зохиц журмын дагуу хуулиндаа заасан арга хэмжээг авсаар байгаа. Улаанбаатар хотын цагдаагийн газраас шинэ жил нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээс эргүүл жижүүрүүдийг байнга нэмэлтээр гарган ажиллуулж байна. За энэ арга хэмжээний хүрээнд Баян зүрх дүүргийн 7 дугаар хороонд архитын согтууртай тэмцэх тухай хуулийн 7-гийн 2-2-ыг заалтыг зөрчил гарлаа. Иймд энэ аж ахуй нэгжүүд энэ насанд хүрээгүй хүмүүс үйлчилж байгаа зөрчлүүд нэлээдгүй гарч аваад энд үйлчилж байгаа хүмүүсийн насны онцлогийг харан үйлчлэмээр байна. Бид нэр хууль дүрмийнхээ дагуу 21 наснаас тийш шалгаж оруулж байгаа. Зарим нэг хүмүүс одоо хүүхдүүд бол одоо өөр бичгээр амтаарч юм уу. Тэгээд оноо буруу хэлнэ, насаа буруу хэлнэ, жилээ буруу хэлнэ. Ийм учраас бид нар цагдаагийн байгууллагаас учир зүггүй бас биеийн байцаалтай учир зүггүй шалгаад байх тийм их мэдэлтэй хүмүүс нь биш. Ерөнхийдөө бол хууль дүрмийнхээ дагуу хууль дүрмээ биелүүлж ажиллаж байгаа. Өнөөдрийн хувьд бол иймэрхүү асуудлууд гарч ийн. Тэгээд дараагийн удаа бусад байгууллагуудаас анхааруулж ажиллахад хууль дүрмийнхээ дагуу мөрдөж ажиллая л гэж ажиллах ёстой байна гэдгийг л хэлмээр байна да. Баян зүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээс хэсэгжилсэн хяналт шалгалт арга хэмжээ явагдаж байна. Энэ хяналт шалгалт арга хэмжээний хүрээнд манай алба хаагчид бол нэмэлтээр тасралтгүй эргүүл жижүүрт гарan насанд хүрээгүй хүмүүс үйлчилж байгаа болон цаг хэтрүүлэн ажиллаж байгаа зөрчлүүдийг илрүүлж цаг тухай бүрд нь бол арга хэмжээ аван ажиллаж байгаа. Шинэ жилийн баяр арга хэмжээг зохион байгуулахдаа мөн аж ахуйн нэгж байгууллагууд аюулгүй байдлыг хангаж ажилчид баярт оролцсон хүмүүсээ арга эртний хүргэж өгөх юм аюулгүй байдлыг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна. Жингэлтэд дөрвөлдөх цагдаагийн 2 дугаар хилцэд гудамж нийтийн эргүүлийн сайн дурын ажилчид гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулах хяналт тавих зэрэг үүрэг гүйцэтгэж байна. Тэднийг тухайн хорооны хэсгийн байцаагч мэргэжил арга зүйгээр хангаж ажлын гүйцэтгэлтэнд хяналт тавьдаг. Эргүүлд ажиллаж байгаа иргэд өдөртөө 2-оос 3 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэдэг юм байна. Гудамж нийтийн эргүүл нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг орон байрны хулгайлан гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж гэмтэргээс урьдчилан сэргийлэх тассан зогсооход чухал үүрэг гүйцэтгэж байгааг тус цагдаагийн хэлцээний албаагчид онцолж байна. За манай 13 дугаар хорооны нутагт өсгөрт дүүргийн эрдэнэ төлөвчдийн уурлаас баталсан нийт 46 орон нийтийн эргүүл ажиллаж байгаа. Мөн
Энэ оны 10 дугаар сараас эхлээд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргамжшилаар мөн 15 урамшилт хэвжирмийн урамшилт эргүүд ажиллаж байгаа. За эдгээр урамшилт эргүүлийг ажилласаар ямар ач холбогдолтой вэ гэвэл тэдгээрээс манай хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл олж авах ач холбогдолтой байгаа. За миний хувьд бол эдгээр урамшилт эргүүлээ өдөр тутам мэрэгжил арга зүгээр хангаж эргүүл хийж байгаад нэг хяналт тавьж цаг тутам хяналт тавьж ажиллаж байгаа. За манай урамшилт эргүүлэлд өдөрт 2-3 цагийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байгаа. Арга хэмжээ янз бүрийн гудамж талбай хэвч урам нийтийн эргүүдүүдийг байн гарч байгаа. Нэг хариуцсан цагтаатайгаа ингээд нийтийн эргүүд өглөө ороод бол гардаг. Одоо бол галтэрга маш их байна. Галтэрга бол одоо гудамж талбайн галтэргааг бол орон одоо гудамжныхаа айл өрхүүдийг нэгсэн журмаар нь гарч тэр цэвэрлээг бол хийлгэж байгаа галтэрганаас урьдчилан сэргийлж. Тэгээд эргүүлийг яг гудамж хариуцсан олон нийтийн газар дэлгүүр гогшоо сургууль яашил цэцэрлэг тэгээд нийтийн эзэмшлийн талбай гудамжуудаар бид нэр бол байнгын эргүүлдэ гарч байгаа. Энэ эргүүлд гарсныхнаа ач холбогдлоор одоо хэв журмын янз бүрийн зөрчил эрс буугч байгаа. За цаашдаа бол энийг бид нэр бол өргөжлүүлээд одоо байнгын ингээд ажиллагаатай болно гэдгийг бид нар бол хамт олоноор ярилцаж хэсгийн байцаагчдын байнга явдаг. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээс амар тайван чингэлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмтрээс урьдчилан сэргийлэх, үйлчлэл гэмтрийг дагсан цоцох чиглэлээр дүүргийн иргэдийн төлөвчдийн хурлын 25 дугаар тогтоолоор 50 хороо таны оролцсон аяныг нэг хороонд 1 сарын хугацаатаагаар зохио явуулсан. Тус аяны зорилго нь бол иргэдийн гэмтрээс урьдчилан сэргийлэх ажилд татвар оролцуулах, байгууллагын аж ахуй нэгжийн хүлээсэн үүргийг биелүүлүүлэх, мөн хороодын нутагт үйлдвэрч тодорхой төрлийн гэмтрийг дагсан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийг ил гаргах энэ чиглэлээр бол ажилласан. Аяны арга хэмжээний хүрээнд бол дүүргийн цагдаагийн гэлтсийн алав хаагчид хороодын гудамж талбайг нэг өрчлөн хуваан авч айлуудад 1-2 удаагийн давталцаагаар очиж үйлчилж тухайн иргэдээс гэмтрээс урьдчилан сэргийлэх ажилд ямар хэлбэрээр цагдаагийн байгууллага оролцвол иргэдэд тэр таатай нөхцөл болцоог үүсгэхэд эрг нөлөөтэй юм бэ? Гэмтрийг гарахаас урьдчилан сэргийлэх гол ажил нь яаж хамтран ажиллах вэ гэдгийг тэр санал асуулга авч тухайн авсан санал асуулгагаар хүрээнд үйл ажиллагаа зохицуулж явснаа энэ үр дүнг өгсөн. Бид энэ аяны арга хэмжээнд 11, 15, 16, 18 гэсэн 4 хороодод бол 4 сарын хугацаагаар зохио явуулаад дууссан. Энэ тухайн 4 хороодод бол энэ аяны зохио явуулахад гэмтрийн гаралт буурч идрүүл төссөн. Идрүүл төсөхдөө бүр гэр бүлийн хүчирхийллийн 72 болж гэр бүлийн хүчирхийллийн үйлдэлсэн гэмтрийг бүртгэл ихсэн. Энэ маш үр дүнгээ хүргэсэн. Эцэст нь хотын байранда ирж өвлчгөр явсан хаагуур хулгайч Зуслангийн байшингийн барикадын шалыг нь хуулж аваад явсан LCD зурагтыг нь хулгайсан хэрэгүүдийг Чингэлтэй дүүргдэг цагдаагийн 2 дугаар хэлтсийн аль багчид илрүүлэн шалгаж байна. Тус хэлтсийн мөрдөн байцааг цагдаагийн дэслэгч Шинзорив Зуслангийн эзэмгийн байшинд нэвтрэн орж мөнгөн аяа зурагт үнэт эдлэл хулгайсан иргэн БАО нарыг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Амар хэлбэр аргаар мөнгө олохыг хүссэн этгээдүүд өвлийн цагт эзэмгийн Зуслангийн байшингаас хулгай хийх хэрэгүүд олон гардаг байна. Тиймээс иргэд таавхан үнэт зүйлээ Зуслангийн байшинд орхихгүй байх, эзгүй байгаа гэдгээ Зуслангийн манаач сахиулт мэдэгдэх, харуул хамгаалтын байгууллагатай хамтарч ажиллах зэргээр өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас сануулж байна. Тус Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хариуцсан нутаг дэвсгэрт одоо хулгайлах гэмтэр хийхээр үйлдэгдэж байна. Иймд одоо хулгай хийх этгээдүүд бол Зуслангийн эзэнгүй байшингд нэвтэрж орох, амар хэлбэрээр мөнгө олох арга замыг хайж байна. Иймд иргэд одоо Зуслангийн байшингийн эзэнгүй орхих үедээ өмнө бүхий зүйлсээ Зуслангийн байшинда орхихгүй байх. Зуслангийн байшингийн эзэнгүй орхих үедээ бол харуул манаач сахиултаа мэдэгдэх, харуул хамгаалтын байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай байна. Хэц оронд гарч байгаа хулгайн гэмтрүүдээс сүүлийн жишээ гэх юм бол иргэн ДАО нарын 6 этгээд нь Зуслангийн байшинд нэвтрэн орж айлын үн бүхий зурагт мөнгө аяах, хутга одоо зөөврийн компьютер зэрэг үн бүхий зүйлсийг хулгайлж авсан этгээдүүд баригдаад мөрдөн байцаалтай ажиллагаанд шалгагдаж байна. Баянзүрх дүүргдэг цагдаагийн 1-р хэлтсийн аль багчид 12 холбогдогчтой 54 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмтрийг илрүүлэн шалгаж байна. Гэмт этгээдүүд Баянзүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин хулгайн гэмтэр гүйцэн шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд өдрийн цагаар үйлчлэгээний төвүүдээр явж бэлэн мөнгө бараа,
гар утас зэргийг хулгайлдаг бол шөнийн цагаар харуул хамгаалтгүй хүнсний дэлгүүрээс орлогын мөнгө архи согтууруулах ундааг хулгайлдаг байна. За тиймээс иргэд та бүхэн өөрсдийнхөө идрэмгэнд эзэн болж ямар нэгэн байдлаар хүнсний дэлгүүр болон босод үйлчлэгээний байгууллага тохиолдол хамгаалалтаар дээрээс нь хамгийн гол чухал нь хяналтын камерыг тавих хэрэгтэй байна. Чингэлтэд үргэлдэх цагдаагийн 2 дугаар хэлцийн аль багчид нэг айлыг орон гэргүй болох аюулаас хамгаалж аджээ. Энэ сарын 9-ний өдрийн 14 цагийн орчимд төсөлтөс айлын гэр шатаж байна гэсэн буудлага мэдээлэл ирсэн байна. Аль багчдыг мэдээллийн дагуу Чингэлтэд үргийн 15 дугаар хорооны 15 дугаар гудамжинд очиход айлын гэр тооны хэсгээсээ шатаж эхэлжээ. Гэрийн хаалга гаднаасаа төгжөөтэй байсан учраас гэр дээр гарч галыг унтраан тооноор нь орж хүн байгаа эсэхийг нэгтэлж шалгасан байна. Энэ үед галын дуудлага авсан гал унтраах аврах 34 дугаар ангийн аль багчид машинаа доор ороход гүйж ирсэн гэж цагдаагийн ахмад мөнх заяа ярьлаа. Чингэлтэй дүүргийн гал унтраах 34 дугаар ангийнхан ирж гал гүйж дунтарсан эсэхийг шалгаж дүгнэлт хийгээд явсан. Гэрээ эзэд гал түлчгээд өрхөө ямдандаа тулгаж бүтээгээд явсны улмаас төмөр гарсан байна. Тиймээс иргэдийн тийшин 100 болгоомжтой галлах гэрээс гарахдаа гал түлж орохгүй байх гал төмрийн болзошгүй аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.